2017 оны 7 дугаар сард бүгд найрамд Хятад ард улсын Манжуур хотод болсон олон улсын үзэсгэлэнд шинжлэх ухааны академийн хүрээлэн ихтэй сургуулийн багш Эрдэмтэн судлаачид оролцохоор хамтдаа хөтлөх гэж байгаа нэ. Тэд өөрсдийнхөө хийсэн бүтээлийг олон улсын үзэсгэлэнд дэлгэж Монгол эрдэмтэд монголчууд юу хийж чаддаг болсныг дэлхийд дахин таниулахаар зорж байна. Мөн олон улсын туршлагыг судалж эх орондоо нутагшуулахыг эрмэлзэж байна. За сайн байцгаана уу? Энэ удаагийн Манжуур толж байгаа экспод Моск-Косметикээс бол оролцож байгаа. Бүгд найрамд Хятад ард улсад болдог Манжууртай олон улсын үзэсгэлэнт энэ удаа 14 дахь удаа зохион байгуулагдж байгаа. Хөнгөн үйлдвэрлэл судалгаа шинжилгээ туршилтын Армана корпорацийн төлөөлөгчч байна. Манайхаас энэ үзэсгэлэнт хоёулаа оролцож байгаа. Сайн байцгаана уу? Манжуур 2017 үзэсгэлэнт шинжлэх ухааны үйлдвэрлэлийн Монхимо компаниас төлөөлөн явж байна. Бидний оролцож байгаа зорилго гэх юм бол сүүлд шинээр гаргасан шинэ болон шинжлэх бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцуулах. Эргээгээд бид нэр энэ хүү арга хэмжээнээс бол инновацлог болон шинэ айдиа төр судлахаар за тэгээд ижлэгэн салбартай ажиллаж байгаа шинжлэх ухааны байгууллагуудаас бол санаа өөрсдөө нутагшуулж олох ийм зорилгоор бол энэ хүү үзэсгэлэнт оролцож байгаа. Монгол, Хятад, Орос манай 3 улс эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг хамтран сурталчлах, харилцан туршлах солилцох зорилгоор олон улсын техник технологи үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг. Манай улсын зүгээс ч бүрэн дэмжиж тогтмол оролцдог байна. Эрүүл мэндийн яамны салбар зөвлөлийн гишүүд болон Монголын анхаахын холбоо мөн Монголын хувийн эрүүл мэндийн салбарын зарим нэг төлөөлөл оролцож байгаа энэ удаа онцлог байна. Энэ бүхнийг зохион байгуулж байгаа боловсрол соёл шинжлэх ухааны яамны харьяа Монголын шинжлэх ухааны технологийн сангийн хамт олонд маш их баярлалаа. Манай байгууллагын хувьд бол энэ үзэсгэлэнд 7-8 бүтээгдэхүүнээр оролцож байна. Миний бол гол танилцуулах бол бүтээгдэхүүн манай төв маань биобэлдэмжийн үйлдвэртэй галзуу өвчний эсрэг вакцин үйлдвэрлэдэг. Мөн альбумын нэг бол бас голчлон танилцуулах зорилготой явагдаж байна. Энэхүү үйл ажиллагаанд бол бид нар өөрсдийнхөө их сургууль болон байгууллагуудын өөрсдөө инновацийн бүтээгдэхүүнийг бол Оросын болон Хятадын байгууллагуудад бол танилцуулга явж байгаа. Тэгээд өөр салбарын залуучуудтай хамтдаа явж байгаад бол их сэтгэл өндөр байна. Манжуур хотын төв дүжигнэж бомб ужигнсан газар. Монгол, Орос, Хятад 3 улсыг холбосон их газрын бомб. Энэ хотод жилдээ 5 сая жуулчин ирдэг гэсэн тоо бий. Эдгээр жуулчдын ихэнх нь зорилтод буюу бизнес аялал хийдэг хүмүүс байдаг. Манай улсын олон иргэд энэ хотод ирж худалдаа 8 хийдэг гэдгийг бид сайн мэднэ. Манжуур хот аялал жуулчлалд тулгуурласан томоохон арилжааны төв болон хөгжиж байгаа нийт. Гэхдээ зөв үрийн эрдэмтэн судлаачид ирдэг. Тэд санал бодлоо солилцдог. Аз Европын том төв болон хөгжөхөөр чармааж байгаа нь бас харагдана. Манай улсын эрдэмтдийн оролцож буй энэ үзэсгэлэнд Аз Европын олон улсын төлөөлөгчдөж өргөнөөр ирсэн байлаа. Гадаад зүүн өмнөд Азийн болон Европын, Арабын нийтдээ 24 орны төлөөлөгч, зочин төлөөлөгчд ирж үзэсгэлэнд оролцож байна. Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ихтэй сургуулийг төлөөлж 40 орчим байгууллагын 70 гаруй хүн оролцож байна. Олон улсын үзэсгэлэнд бидний гол ялгарх зүйл нь хөдөө аж ахуй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн байсан. Жишээ нь манай эрдэмтэд бага настай ямааны ноолуурыг ялгаж бүтээгдэхүүн хийсэн нь энд ирсэн олон хүмүүсийн анхаарлыг татаж байсан. Өдөө ир ямааны ноолуур ширүүн, ширхэг ихтэй байдаг бол шүтлэн борлонгийн ноолуур зөөлөн, ширхэг багтаа байдаг нь ноолуурын хувцас ороолтыг илүү тансаг чамин хүний биед наалтцтай болгодог аж. Мөн сарлагын хөвөр нь ямааны ноолуураас дутгааргүй зөөлөн хөвсгөр болгодгийг ч тэд хэлж байлаа. Бүтээгдэхүүний маань гадна дотны Хятад, Бурайд, Солон, Орос хүмүүс их сонирхож байна. За борлуулалт тодорхой хэмжээгээр нэлээд сайтай явагдаж байна. За энэ удаагийн үзэсгэлэн дээр бол хүмүүс маа дийлэнх энэ төр ноолуурын нарийн ноолуураар хийсэн эмэгтэй
эмэгтэй болон хүүхдийн цамцнууд, за нэхмэл болон сүлжмэл шайлнуудыг натурал өнгөөр нь маш ихээр сонирхож байна. За дээр нь хоньны носон өмүүд, за тэгээд энэ дээр нэмэгдээд шайл, ороолт зэрэг бүтээгдэхүүнүүдийг ихээр сонирхож байна. Энэ удаагийн үзэсгэлэн Ярамгт Маламжийн өрөөлөнгөөс инновацийн бичлэгийн үр дүнд болсон 15 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Энд оролцож байгаа бусад хүрээлэн болон бусад компаниудын бүтээгдэхүүнүүдэд танилцах, тэдгээрийн шинэлэг санаа, шинэ технологитой танилцахад энд үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа зорилго болно. Цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн бордоо Монгол Алтайд байдаг ховор эмийн ургамлуудыг танилцуулж байлаа. Манай шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс гарсан энэ Монгол Алтайн баргашуун хэмээх бүтээгдэхүүн бол үнэхээр эрүүл мэндэд, хүний эрүүл мэнд заашлаад одоо янз бүрийн төв өвчин эмгээс урдчлан сэргийлэх зорилготой юм сайхан бүтээгдэхүүн байдаг. Өрн дорны ангаах ухаанд энэхүү эд шидтэй бодисыг одоо ашиглаж эртний ном судрад бол бараг 400 гаруй тийм ийм урхгийг ангаагч өвдөстэй хэмээн тэмдэглэн үлдсэн байдаг. Энэхүү үзэгсэнд манай инновац бизнес нөхцөлийн төв болохоор био бортог, био нүүрсэн бортог эхлүүдээр оролцож байна. Энэхүү био нүүрсэн бортог маань модны үрсэлгийг тариалан сурлуулахад модыг 90-с дээш хувийн одоо амьдрах чадрын баталгаа өгдөгөөр маш онцлогтой байгаа. Энэ нь болохоор дэвшил технологиор хийгдсэн бүтээгдэхүүн байгаа. Энэ нь болохоор нэг леобилизатор буюу хөлдөө хатаа харгаар үприйн махыг борт болгон гаргасан бүтээгдэхүүн байгаа. Үүний маань ганц гол зорилго нь бол олон улсын экспортод гаргах ийм гол зорилготой бүтээгдэхүүн юм аа. Тэгээд энэхүү үзэсгэлэнд бид нэр Монголын эрдэмтэн судлаачдын гаргаж авсан ургамал хамгаалах био бэлтгэлүүдээр оролцож байна. Энэ ургамал хамгаалах био бэлтгэлүүд нь Монгол судлаачдын маань оюуны хүч хөдөлмөрөөр гаргаж авсан Монгол орны хөрснөөс ялгаж авсан юм ашигтай бичил биетийг ашиглаж ялгаж авсан био бэлтгэлүүд байгаа. Энэ бэлтгэлүүд нь ямар очиж холбогдолтой юм бэ гэхээр зэрэг нэгдүгээрт бэлчээр тариалангийн талбайг хөнөөлт шавж мэрэгч хог ургамал төрөл бүрийн ургамлын өвчнөөс хамгаалах юм био бэлтгэлүүд байгаа. Би HIP технологийн үргэлжлэнгээс Манжуур 2017 шинжлэх ухааны технологийн 14 удаагийн үзэсгэлэнд төлөөлөлд оролцож байна. Манай байгууллагын төлөөлөл болон халтан гаргамжтай цай, цомог цай болон гарааны компаниудын төлөөлөл болох Мон HP Лорийн судрын тув, өөжин мэдцэгийг олон улсын бусад байгууллагууд хамтран ажиллагчдаг гэж танилцуулж байгаатай татай байна. Тэгээд хүмүүс их сайхнаар хүлээж авч байна. Одоо хийм фармаколог клиникийн судалгааны үр дүнд үндэслэж гарсан шинээр бий болсон эм бэлтгэл болон биологийн одоо хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг бүтээлүүдээр танилцуулан оролцож байна. Бид ноос ноолуураасаа гадна малынхаа сүү сайлыг бүрэн ашиглаж чанарыг нь алдагдуулахгүй удаан хадгалах технологиг ашиглаж зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсныг танилцуулж байна. Жишээ нь Ямааны сүү ингэний хоормгийг хатааж хуурай сүү болгосон байгааг та бүхэн харж байна. Монгол үнэний сүүгээр хийсэн ааруул цагаан идэ бусдаас илүү амттай болсныг өвөр монголчууд онцолж байлаа. Баярлалаа, маш амттай байна. Өтгөн тэгээд бас доторх юуг нь уулагдсан нь маш гүн байна. Ямар амттай. За, баярлалаа. 蒙古国派出了强大的这个经贸队伍来到满洲里市。 Монголчууд ийм өргөн бүрэлдэхүүнтэй олон бүтээгдэхүүн авчирсанд бид баяртай байна. Монголчуудын хийсэн бүтээл энэ үзэсгэлэнг чимж байна шүү. Бид нар ерөнхийдөө бол боловсруулах технологиороо шийдчихлээ. Одоо ганц тоног төхөөрөмжөө үйлдвэр орлоо бүтээгдэхүүнийг бэлэн болсон. Технологийн шийдэл гарцсан. Зах зээл бол бидний арьсыг үсэж байна. Манжуурын үзэсгэлэнд гадны эрдэмтэд ихэнхдээ техник технологи програм хангамжийн чиглэлээр бүтээлүүдийг танилцуулж ирсэн. Манай улсын эрдэмтэд ч гэсэн энэ чиглэлээр хийсэн бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэсэн байсан юм а. Багш нарын бүтээл болох микрокомпьютер болон сургуулийн микрокомпьютер болон
сургалтын роботоор оролцож байна. За энэхүү робот нь бол электроникийн анхан шатны мэдлэгийг олох зорилготой бүтээгдэхүүн байгаа. Бидэд энийг бол манай сургуулийн багш нар анхан шатны программын тайлбарыг бүгдийг боловсруулсан гарын авлагыг боловсруулаад үүнийхээ дагуу бүгд электроник сонирхдаг хүүхэд залуучууд 10 жилийн өсвөр насны хүүхдүүд болон 10 жил цаашлаад бүр оюутнуудад зориулсан сургалтын хэрэглэгдэхүүн байгаа. Монгол эрдэмтдийн ур ухаан шингэж бүтээгдэж байгаа боловсролын Монголын стандарт баг дунд боловсролын стандартаар тохирсон юм программыг хийж байгаараа бол анхдагч. Программын цөөн хэдэн давуу талыг дурдах юм бол нэгдүгээр хэлний сонголттой байгаа англи монгол хэлээр хүүхэд хичээлийг бол үзэж ойлгох боломжтой. Хоёрдугаарт бол бодлогын хязгааргүй самтай. Энэ нь бол ерөөсөө дэлхийд анхдагч гэж хэлж бол бидний цаашдын төлөвлөгөөнд болохоор олон улсын ихтэй сургуулиудад бэлтгэх шалгалтуудыг оруулах гэж төлөвлөж байгаа. Орос, Монгол, Хятад 3 улсын Манжури хот дахь үзэсгэлэнд Монголын шинжлэх ухааны академиас 14 дэх шилдэ амжилттай оролцож байна. Манай энэ Манжурийн шинжлэх ухааны технологийн үзэсгэлэнд бол манай шинжлэх ухааны академийн 10 байгалийн ухааны хүрээлэнгүүд оролцдог. Энэ жил бол 2 хүрээлэн оролцож өөрийнхөө хийж бүтээсэн судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулж байна. 2017 дулааны техник үйлдвэрийн экологийн хүрээлэн төлөөлөө оролцож байна. Үзэсгэлэн болохоор манай хүрээлэнгийн инновацийн бүтээгдэхүүн болох дулааны аккумулятораар оролцож байгаа. Үзэсгэлэн болохоор манай компаниас кальцийн бэлтгэл буюу адуу брэндээ өнөөдөр энэхүү үзэсгэлэнд танилцуулж байна. Соёл урлагийн их сургуулийн төлөөлөө оролцож байна. Манай соёл урлагийн их сургуулийн 2014 оны Монгол Улсын шидэг инновацийн бүтээлийн шагнал авсан хааны ордны ятгахыг сэргээн бүтээх төслийг бид энэ постероор үзүүлж байгаа. Мөн одоо хэрэгжиж байгаа энэ хуран чих гэдэг энэ бүх нийтийн хөгжим боловсролд маш чухал үүрэгтэй тийм хөгжим зэсгийг бид сэргээх тийм бас инновацийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хоёр төслөөр хөгжим урдын сургуулийг бид төлөөлөн постероор оролцож байна. За Эрдэнэтийн танилцуулж буй их бүтээл дуршигдаад зах зээлд гарахад бэлэн болчихсон. Тухайлбал Монгол Улсын их сургуулийн багш нар цементийн орц найрлагыг шинжилж хямд төсөр аргаар чанартай бүтээгдэхүүн хийх боломжтойг олон жилийн өмнө судалж мэдээд бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн. Одоо тэдний туршлага шинэ үйлдвэр болон босгоор баригдаж эхэлснийг хэлж байлаа. За би өөрийн одоо гаргасан 3 цементийн төлөөр гаргасан 3 патент болон их сургуулийн одоо 2 багшийн 4 бүтээгдэхүүнтэй ирсэн нийтдээ 7 патентыг танилцуулахаар ирсэн. За миний одоо хамгийн гол патент маань юу юм бэ гэхээр энэ Батлан цементийн түүхийлийн хольц гэдэг патент байгаа. За энэ патентыг бол 2004 онд доктор хамгаалаад тэр хамгаалсан бүтээгдэхүүнээрээ 2013 онд одоо патентыг аваад одоо үйлдвэр нь Ховд аймагт баригдаж байгаа ийм бүтээгдэхүүн юм аа. Үзэгсэнд оролцсон манай улсын эрдэмтэд нийтдээ 5 төрлийн 200 гаруй бүтээлийг олон нийтэд танилцуулсан. Өөрөөр хэлбэл Монгол эрдэмтэд аль салбарт гологдохооргүй болсон байгааг эндээс харж болохоор байсан. Дотоодын зах зээл дээр нэлээд чамин тансаг хэрэглэн тооцогддог ширэн зүг ноолорон хувцсч энэ үзэгсэнд өргөнөөр дэлгэгдсэн байлаа. Монголчуудын хийсэн бүтээлийг үз сонирхоор худалдаж авахар олон хүн ирсэн байгааг та бүхэн харж байна. За бид энэ үзэсгэлэнд ямар зорилготой ирсэн бэ гэхээр өөрсдийн брэнд бүтээгдэхүүний судалгааг бол гадаадын болон дотоодын ижил чиглэлтэй судалгааны байгууллагуудад сурталчлах зорилготойгоор ирсэн байгаа. Монгол гэсэн одоо нэрийг дэлхийн одоо зах зээлд бол гаргах ингэснээрээ одоо өрсөлдөх чадвар бараа бүтээгдэхүүн оюутны үнэмшлийн одоо чанасааг бол одоо дэвшүүлэхэд нэлээд ач холбогдол өгж байгаа ийм экспо болж байгаа маа. Уг Манжурийн үзэсгэлэнээс ганцхан том үлдээд байгаа. Энэ бол одоо энэ зөвлөсөн олон улсын байгууллагуудтай олон улсын төлөөлөгчтэй хамтан ажиллагаад байгаа. Цаашдаа олон судалгааны ажилтай өргөн ажиллах ийм одоо нөхцөл болцоог бий болгож байгаа гэж ойлгож байгаа. Салбар бүрийн эрдэмтдийн судлаачид хамтарч энэ үзэсгэлэнд оролцож монголчуудынхаа нэрийг олон улсад гаргаж байгаагаас гадна өөрсдийнхөнтэйгөө илүү дотн танилцаж хамтарч төсөл хэрэгжүүлэх талаар ажил хэргийн яриа өрнүүлж байсан.
дотооддоо бид нар одоо хамтрах юм их өргөн боломж байгаа гэдгийг одоо мэдэрснээр их ач холбогдолтой болж байна гэж үзэж байна. Тухайлбал одоо бид нар манд аж ахуйн эзэмшилгээний хүрээлэнтэй бол цагдаагийн байгууллага ялангуяа одоо хууль сахиулах байгууллагууд ашиглаж байгаа албаны нохой чиглэлээр албаны нохойг одоо хөгжүүлэх, тэдний хоол тэжээлийн талаар одоо цаашд одоо судалгаа хийх талаар одоо харилцан одоо ярилцаж тохиролцлоо. Мөн одоо эрүүл мэндийн одоо хүрээлэнгүүдтэй бид нар ярилцаж алба хаагчдын одоо сэтгэл зүйн байдал, албаны бэлтгэлжилт, түүний төвшинг одоо хэрхэн яаж тодорхойлох, мэрэгжил одоо сонголтыг хэрхэн яаж тодорхойлох гэх мэтчлэн одоо маш олон ийм одоо судалгааг одоо хамтарч хийх боломжтой юм байна гэдгийг нь бол харагдаж байна. Манжуурт олон улсын үзэсгэлэн худалдаа 7 хоног үргэлжлэх үеэр олон улсын шинжилгээ ухааны төвийн хамтын ажиллагаа инновацийн дээд хэмжээний уулзалт мөн болж манай улсын эрдэмтэд Оросын холбооны улс болон бүгд найрамд хятад ард улсын эрдэм шинжилгээний байгууллагатай хамтарч ажиллах хэд хэдэн төсөлд гарын үсэг зурсан юм аа. Тухайлбал манай улс Оросын холбооны улсын Бред улсын эрдэмтдтэй хамтран тэжээлийн ургамлын селекцийг сайжруулах судалгааг хийхэр боллоо. Өөрөөр хэлбэл Монгол оронд тохирох ганц дэсвэртэй ургамлыг нутагшуулахад хамтарч ажиллана гэсэн үг. Мөн өвөр Монголын эрдэмтдтэй хамтарч ноолуурын чиглэлээр ямаа өсгөх судалгаагч хийхэр болжээ. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн Бээжин дэх ургамал хамгааллын хүрээлэнтэй ургамал хамгааллын биологийн бүтээгдэхүүн арга технологиг нэвтрүүлэх талаар санамжчигт гарын үсэг зорьсон. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн бол 2 байгууллагатай санамжчигт гарын үсэг зорьсон байна. Урд өмнөх хурлуудаас ялгаатай энэ удаагийн хурд гадаадын 20 гаруй байгууллагын төлөөлөгчд бас ирж оролцлоо. Европын холбооны суурин төлөөлөгч ирж илтгэл тавилаа. Словакийн бас элчин сайд илтгэл тавилаа. Мөн манай Хятадын хамтрагч байгууллагуудын сонирхолтой төлөв тавилаа. Хятадын байгууллагуудын засгийн газрын зүгээс бас санаа тавьж анхаарч байгаа зүйл бол Хятад ойрын хэдэн жил маш эрчимтэй шинэ инновацийн стартап гарааны компаниуд ихээр болж байгаатай холбоотойгоор бас энэ чиглэл рүү бас бодлого хандуулахыг бас хүсэж байгаа юм байна. Манай Монголын эрдэм шинжилгээний байгууллагын зүгээс ч гэсэн цаашдаа илүү өдөгтэй, илүү өргөн хүрээтэй оролцож энэ боломжийг бас ашиглах зүйлтэй байна. Энэ оны 5 дугаар сард Монгол Улсын ерөнхий сайдын бүгд найрамдах Хятад ард улс хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын шинжилгээ ухааны парк байгуулах тухай санамж бичгийг шинжилэн байгуулж, залуу эрдэмтэн судлаачдыг бүгд найрамдах Хятад ард улсын шинжилгээ ухааны технологийн яамны зардлаар мэрэгжлийнхээ чиглэлээр Хятадын эрдэм шинжилгээний байгууллагуудад ажилуулах, дадлагжуулах, хөтөлбөр хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцсон болно. Эдгээр баримт бичгийг ажил хэрэг болгохоор хоёр улсын шинжилгээ ухааны технологийн яамд идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэхүү бодлогын зорилтыг хангах хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зохицуулж байгаа бөгөөд та бүхнийг шинжилгээ ухааны технологийн инновацийн салбарт бидэнтэй бүтээлчээр хамтарч ажиллахыг урьж байна. Монгол Улсын байгалийн баялаг, органик түүхийн эдийг түшиглэж, дэлхийн зах зээлд өрсөлдөх, мэдлэг түшиглсэн нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох үйлдвэрлэх, экспортлох томоохон боломж байна. Тэгээд би энэ хуралд Монгол орны газар тариалангийн шинжилгээ ухааны ололт инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэсэн чиглэлээр ихтгэл тавьж манай ургамал газар тариалангийн хүрээлэн дээр байгуулагдсан гарааны компаниудын үйл ажиллагаа гарах үр дүнгуудын тухай танилцуулах нэлээ. Манай улсын эрдэмтэд энэ үзэсгэлэнт оролцсноор олон улсын зах зээлд бүтээлээ гарах холбоо, харилцааг хөгжүүлэх, монголчууд юу хийж чаддаг болсныг сурталчлах боломжтой болж байна. Мөн гадны хөрөнгө оруулагчид, худалдаа авагчид юу сонирхож, хүсэж байгааг нүдээр үзэж харах боломж үлдсэн. Энэ нь эрдэмтдийн судлаач нарт хийж бүтээх хүсэл тэмүүлэл, урам дэм болж байгааг холбогдох хүмүүс онцлон хэлж байсан юм а.